Хийсэн ажлын байранд ажиллана гэдэг нь өөрөө нэг бодлын давуу талтай, нэг бодлын сул талтай. Давуу тал ихтэй бас асуудлууд их байна. За давуу тал юу гэх юм бол дэжрэг тогтмол орлого, тогтмол ажлын байр, тогтмол цагийн үеэр, тогтмол хөнгөлөлт хангамж. Тэгээ сар тексттэй юм гээд тексттэй авах хэрэгтэй юм аа. Илүү цагаар ажиллах нь илүү цагийн хөлсийг авна шудраг. Харин сул тал нь гэх юм бол чамд цаг хугацаа тийм ч их хангалттай биш. Яг уу өөртөө зарцуулах цаг хангалттай биш гэх юм уу? Яаж нэ гэхэлэр за дундаж Монгол хүн ажил руугаа ирэхдээ дунджаар 1-2 цагийг зарцуулах баг. Яагаад гэвэл нэг өглөө босоод ирэхэд зам хаацсан, нэг өглөө босоод ирэхэд уулзрын өөрчлөлтсөн, төгжрөл нь аимшигтай болцсон байдаг. Энэ бол яг 1-2 цагийн заримдаа 1x даблддаг, тий? 2x даблддаг. За энэс болоод ирж очих цагтаа бол доор ээж 3 цагийг зарцуулнаа гэж. Багдаж 3 цаг шүү. За ажил дээр 8-9 цаг, магадгүй 10 цаг зарцуулнаа. 24 цагийн ингээд 13 цагийг аваа явчлаа. 24 цагийн 13 цагийг аваа явчлаа. Тэгэхээр цаана нь ерөөсөө 11 цаг үлдлээ. За тэгээд гэртээ ирээд гэрийнхэнтэйгээ бас цагаа өнгөрөх хэрэгтэй. За тэгээ үлдсэн жоохон цаг байвал тэр хүн юм чинь нэг 7-оос 8 цагийн нойр авах бах. Заримдаа 6 цагийн тий нойр авах бах. За үлдсэн нэг 5 цаг 6 цагийг болвол за хэдэн цаг нь бол гэр бүлтэй цаг зарцуулна, хоолоо идэнэ, битгүй дэлгүүр орно, хүнсээ цуглуулна гэх мэтэр 1-2 цаг нь өнгөрчлөө. Нэг 2 цагийг гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрөөнө. За тэгээд үлдсэн нэг цагийг чи унтах уу эсвэл өөртөө цаг зарцуулах уу? Эсвэл нойроо хугаслаад дуртай зүйлийг хийх үү гэдэг тийм сонголттой тулгарна гэсэн. Өглөөнөөс орой хүртэл бидний өдөр ажилтай салшгүй холбоотой байдаг. Төлөвлөгөө, уулзалт, шийдвэр бүгд биднийг урагшламжуулдаг. Гэхдээ ажил бол амьдралын бүх зүйл биш. Ажлын дараах гэрэл гээгээ бол гэр бүл, найз нөхөд өөртөө зарцуулсан тэрэл мөчүүд. Бүтээлчээр ажиллаж сэтгэл хангалуун амьдрахын тулд энэ хоёрын хоорондын тэнцвэр зайлшгүй хэрэгтэй. Эцэст нь бид амжилтыг зөвхөн ажил дээрээ хэмждэггүй. Харин гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн цаг, өөртөө зориулсан цаг хугацаа амьдралын жижиг аз жаргалаар хэмждэг.
тиймээс ажиллаж сурах шиг амьдрахыг ч бас сурах хэрэгтэй. Учир нь жинхэнэ үнц нь ажил ба амьдралын тэр л уян хатан тэнцвэрт өршдөг юм.